Зя сайн байцгаана уу. За баг хагас сарын дараа би иргэн ирлээ. За энэ удаа та бүгдээ бэлэгтэй ирсэн. Манай бод ревю хийдэг бичлэгүүд бол ер нь нэлээд хөгжилтэй яваад байгаа. За энэ дундаа хадаа бид нар ярих зүйл бол цахилгаан машин. За ер нь өнгөрсөн он гэхэд ер нь 25 оны байдлаар дэлхийд хамгийн тэргүүлэх цахилгаан машин бол брэнд бол BYD болсон. За тэр дундаа BYD-ний Scion 6 хэмээх нэртэй заагуур бол Монголд одоо бид нар зам дээр гараад харна хаа сайгүй л явж байна. За яг энэ бичлэгийн өмнө бол би 90 хотоор аялсан талаараа та бүгд бүтэн бичлэг болгож хуваалцсан байгаа. За ер нь бол энэ удаагийн ревю бичлэгийг бид нэр яг газар дээрээс нь 90 хот дээрээс хийсэн бичлэг гэсэн үг. За Fei буюу Фингоны зүгээс яг энэхүү машиныг хэдээр зарж байгаа гэдгийг эхлэе заяа. Монгол ер нь юм зарж байгаа хүмүүс үнэ ерөөсөө тавьдгүй. Тийм учраас нэг уламжлалт хаадлагыг эвдээд идүүлээ нэг жоохон үнийн эхлээд дуртацсан дээр хаа заяа. За Scion 6 Pro 70 сая төгрөг. За Scion 6 Plus 75 сая төгрөг. За тэгээ тодорхой хэмжээний жил болон галийн мэдүүлгийг бүрдүүлж өгсөний дараа за галийн татвар гэж нэг тодорхой хэмжээний хувь орж ирнэ гэсэн үг. Гэхдээ яг над шиг одоо анхны машин авах гэж байгаа хүн байлаа гэж бод. За та бүгд зүгээр л төсөөлөд үзээрэй. Би ингээд анх удаа машин авах гэж байгаа. Тэгээ надаа ингээд Японоос ч юм уу эсвэл Монголоос ингээд машин авах боломж бас байна. Гэхдээ би ингээд Японоос тодорхой хэмжээний ингээд жоохон хуучин машин аваад тэгээ авсан машинаа Монголд оруулж ирээд одоо тодорхой хэмжээнд одоо унаад явах надад боломжос байгаа хүн гэсэн. Харин нөгөө төгөөр Монголд бас тодорхой хэмжээний машин зардаг хүмүүстэй ярилцаад илүү хуучин машин ч юм уу тийм Монгол ганц 2 жил явцсан машин бас тохиролцоод авах боломж байна. За яг би ингээд бодохоор бол би нэг энэ анхны удаага машин авч байгаа. Тийм учраас надад нэг юм шинэ машин байвал зүгээр болов уу гэж би бодоод байна. За хамгийн гол асуудал нь юу гэхээр Монголоос яг ийм шинэ машин авъя гэхээр айгүй үнэтэй зарж байгаа гэдэг нь надад айгүй тийм эвгүй санагдлаа. За зөндөө л BYD машиныг ер нь Монголд зардаг газрууд их болсон байна. Тэгээд ингээд нийтлэг үнийг харах нь 120 саяар зарж байгаа байхгүй юу? Эндээс л ер нь бол бүх юм ихэлсэн гэсэн үг. За хэдүүлээ үргэлжлүүлээд Scion 6 гэдэг нэртэй машины за дотоод хөдөлгүүрийн талаар ярилцгаая. За Scion 6 бол хоёр төрлийн хөдөлгүүртэй гэсэн үг. За нэг нь юу вэ гэхээр цэвэр батарей хөдөлгүүртэй. За нөгөөх нь болохоор plug-in hybrid буюу цэнэглээд батарейгаар нь явж болдог, бензин хийгээд бензинээрээ авч болдог, аль альнийг хослуулж хэрэглэдэг тийм plug-in hybrid буюу PHEV гэдэг нэртэй одоо хөдөлгүүрийн төрөл болоо явчихдаг гэсэн. За тэгээд hybrid машин гэж ярихаар бид нар Prusa мотортойгоор одоо дүүцүүлж боддог гэсэн үг. Гэхдээ энэ яг BYD-гийн тэр яриад байгаа мотор гэдэг байгаа юм шал өөр юм бэ. За Prusa-ийн хувьд бол hybrid synergy drive буюу за яг үнэндээ бол бараг л эн чинь бензин мотортой машин байдаг. За яадаг вэ гэхээр ер нь тооромслог үедээ буцааж өөрийгөө цэнгэлдэг. Одоо тийм нэг төрлийн одоо тодорхой хэмжээний ашиггүй одоо үйлдэл коэффициентуудаа буцаагаад одоо батарейгаа цэнэглээ буцаага батарейгаар хот дотор бага хэмжээний хурдыг гаргахтаа Prusa-ийн батарей ерөнхийдөө бол мотор явдаг шүү дээ. Тэгэхэд BYD-гийн Scion хэмээх нэртэй одоо яг энэ PHEV гэдэг хөдөлгүүрийн ангилалтаа ороод ирэхээр батарейныхан багтаамж нь 18 кВт бол авчиж байгаа юм. За тэгтэл бид нар Prusa-ыг харах юм бол 1-ээс 2 кВт тавьцуулаад тэгэхээр тэр 9 дахин бага батарейны одоо яг өөрийнх нь хэмжээ байгаа гэсэн. Тэр нэмээд EV-гийн одоо яг төвшөндөө явдаг болохоор за энийг өснө цахилгаан хөдөлгүүрээр цэвэр явахдаа 80-аас 121 км-ийн хөдөлгүүрийн цаг авахтаа асуудалгүй явж байгаа. За хамгийн гол асуудал нь Prusa-ийн бид нар яг зөвхөн батарейгаар явна гэсэн бид нар сонголт байдгүй шүү дээ. Харин яг энэний оронд BYD-гийн Scion дотор яг энэ зөвхөн батарейгаар явдаг гэсэн одоо яг энэ зарцуулалт байгаад байгаа гэдэг нь өөрөө хамгийн том давуу тал болж байгаа гэсэн. За тэгээд үргэлжлүүлээ би энэ талаар нэг нэлийн судлаа заяа. Батарей нь яг ямар учиртай болоод BYD-гийн юм онцлог байгаад байгаа юм бэ гэдгийг. За BYD-гийн мотор бол нэг юм айгүй өөр юм байна заяа. Энэ ямар учиртай юм бэ гэхээр Blade battery хэмээх нэртэй. За химийн нийтлэр нь ярих юм бол lithium iron phosphate хэмээх нэртэй одоо химийн нийтлээс бүтдэг гэсэн. За яг энэхүү батарейны яг онцлог нь юундаа байгаад байгаа юм бэ гэхээр ер нь ингээд нэг ийм үг яваад байгаа юм байна шүү дээ. Ер нь цахилгаан машины одоо хэрэглэхээр гал авах нь илүү амархан байдаг гэсэн. За тэгээ яагаад гал авах нь амархан байдаг гэхээр одоо бид бүгдийн утасны батарейтай ижилхэн батарейтай болохоор ингээд тодорхой хэмжээний дөргөлт болно. Цохилт авах үед гал гаргаж магадгүй гэж яриад. За тэнгууд LFP гэдэг нэртэй одоо яг энэхүү батарей нь өөрөө за интернетээр нэгэн төрлийн туршилтанд ороод за батарейныхын дээрээс нь шууд хадаас хадж байгаа тийм бичлэг явсан байна. Тэнгүүд юм нарийн ширхэгтэй төмөр ингээд батарейны яг үндсэн бүтц рүү орж ирэхэд ихэнх төрлийн батарей шууд гал тавих аюултай байдаг бол энэ төрлийн батарейнд бол ямар ч тийм гал тавих онцлог байхгүй юм байна. За тэгээ үргэлжлүүлээд саяхан 7 хоногийн өмнөөс за манай цахилгаан байхгүй болсон тийм ээ. Сарын өмнө биднэрт бензин байхгүй болсон санаж байна. За магадгүй энэ бүх хямралын гол үндэс нь Орос Украины дайн дээр нэмээд манай хот хэтэрхий том болоод байгаа. Тэгээд тэц 4, тэц 3, 2 маань бол ер нь бол ээлж дараалж буудаад байгаатай холбоотой санагдаад байгаа. За ер нь бол бид нар бол бензинээр зөвхөн явдаг машин бидэнд хэрэггүй болж эхэлж байна. Ягаад гэхээр бензин ч өөрөө байхгүй болоод байна. За тэгсэн цахилгаанаар явдаг машинтай болъё гэхээр цахилгаанаар явах гэхээр цахилгаан тасраад байна. Тэгвэл яг энэ үед одоо хамгийн том шийдэл нь өөрөө энэ plug in hybrid
төрлийн мотортой яг энэ төрлийн одоо машин биднэрт одоо амар тийм амьдралд маань бол маш хэрэгтэй болоод байгаа гэсэн. За машин гэдэг бол Монгол улсын одоо хүн болгоны хувьд бол одоо амин чухал хэрэгцээ гэдгийг би өөрөө ч мэдэж. За хин л ийм хасах 30 градустай хүүтэн орнд ингээл өдөр болгон л гадуур алхаад ахыг хүсэх үлээ тий. За тийм ч учраас тэр яг энэ төрлийн хөдөлгүүрийг бас нэг магтууштай юм ярих юм нь юу ихээр за яг зуны нөхцөлд бол энэхүү яг хөдөлгүүр маань өөрөө 1-3 литрийг ер нь бол бензин эдэлтэндээ үрээд байгаа юм байна. Тэгэхээр бүр асар бага хэмжээний одоо бензин үрдэг төрлийн машин гэсэн үг. За тэгэнгүүт BYD-гийн одоо энэ машинууд чинь DMI, DMP гэдгээр ер нь бол ялгардаг юм байна шүү дээ. За DMI гэдэг нь болохоор intelligence буюу I1 intelligence буюу одоо оюун ухаан гэдэг үгийг өөртөө шингээсэн байт юм. За тэгэнгүүт баг машин дотроо нэг хиймэл оюун ухаантай гэмээр юм уу хөдөлгөөрийн ачааллыг одоо маш нарийн тэнцвүүлдэг. Тэгээд дээр нэмээд Монголын нөхцөл хүйтэн гээд бас унтарчиж магадгүй гэж бид нараас дүгнээд байдаг. Гэхдээ энэ яг дотоод системээрээ бол батарейгаа халаах болон яг хүйтэн нөхцөл одоо дасан зохицох чадвар нь яг энэхүү машины гол давуу тал нь болоод байгаа юм байна. За би 90 хотод очиход яг хасах 24 градус эртээ байсан. Мэдээч хэрэг өдрийн цаг шүү дээ. За яг орой болох үед хасах 27-оос 28 градус руу ер нь бол нэлээд буусан. За BYD-гийн машинуудын нэг аюул том даваа тал нь юу гэхээр энэ өвөр Монголын нөхцөлд болохоор хүйтэн одоо яг туршилтуудаа бүгдийг хийгээ баталгаажаад Монгол руу ерөөхдөө зарахад бэлэн болоод байгаа юм. За өвөр Монголын цаг агаарын хувьд бол хилийн бүсэн хэсэг нь бол яг Монголын цаг агаартай бараг ижлэн газар байдаг. Тэгэхэд миний хувьд бол хамгийн гайхсан юм нь юу вэ гэхээр эднийхөө ерөөхдөө машина хоёр газар хадгалдсан байлээ. Нэг нь дулаан гараж, нөгөөх нь болохоор яг ил ингээ хүн үзэхэд ингээд яг бэлэн болгочихсон машинууд байдаг. Тэгээд яг энэхүү машин дээр бол хамгийн одоо гайхсан юм нь за яг очиод дуртай машин дээр очиод би нэг туршилт хийлгээд асаалгаад суугаад үзэнгүүт энэ машиныг ямар ч халах шаардлагагүй шууд асч исэн. Тэгээ хамгийн сонирхолтой юм нь юу байсан бэ гэхээр за яг дотор нь суугаад бид нар нэг 2-3 минутын дотор яг дотор салоных нь яг дулаалга нь одоо паар нь асч эхлэв. За асаж эхэлсэн паар нь нэг доор хаяж нэг 3-4 минутын дотор тэр яг машин доторхыг бол маш халуун болгосон. Түрүү хэлсэн шүү дээ. Пүрүсийн батарейн сэнхүү яг машины батарей бол 9 дахин том батарейтай. За тэгээд бид нар яг анзаарах юм бол уламжлал бензин мотортой машинууд бол мотороо асаагаад, мотор нь ассаад, нэлээд халсны дараагаар параа тавиад за тэгээд дулаац хүртэл бараг нэг 20-30 минут гэдэг ер нь бол болдог. Тэгтэл яг энэ төрлийн машины бид нар яг моторыг харах юм бол илүү цахилгаан төрөл дээр илүү суурилчихсан мотортой байдаг болохоор уламжлал бензин мотор шиг яг тэгж асах гэж тийм ноцоод байдгүй юм бэ зөө. Батарей нь ерөөхдөө цэнэгтэй тохиолдолд ингээд шууд асаад тэгээ шууд асангуудаа пара шууд тавьж өгөөд тэгээ хамгийн гол нь яг юу вэ гэхээр яг энэхүү мотор нь өөрөө яг хөлддөггүй. Ягаад гэхээр яг эрчим хүчний гол нөөц нь өөрөө батарейнаас орж ирж байгаа болохоор ер нь бол яг ийм хөлдөх тал дээр арай тийм илүү тийм шин технологи болчихсон гэж хэлэх нь зүг байх. За харин яг энэ сэдвийн хувьд бол би жоохон худлаа ярмааргүй байна заяа. Тэгэхээр яг бид нар яг ярилцсан бол нэг бид нар BYD-гээс илүү жилийн ер нь машинууд Монголд бол сүүлийн хэдэн жил асар хурдтай орж ирсэн. За тэгээд ер нь л нэг 23 он 24 оноос хойш ер нь цахилгаан машин Монголд айгүй хурдтай ер нь л орж ирээд ер нь зарагдaltaн ч гэсэн тиймэрхүү байгаад байгаа. Тэгээд хүмүүс ч гэсэн их сонгож хэрэглэдэг болчиход байгаа. Тийм учраас энэхүү төрлийн машин бол яг тодорхой хэмжээний бас яг бүрэн яг туршилтанд орсон гэвэл хэцүү баг. Гэхдээ яг Cruise машин бол 2010 оноос яг 20 оныг хүртэл хаанчил чадсан. Одоо харин ийм үнээр зарж байгаа бол энэ BYD-гийн машин бол одоо яг дараагийн үе нь болж гарч ирэх нь маш ойрхон ирчихсэн. Бид нар яг л нэг тэр шилжилтийн үе дээр байгаа хүмүүс гэхэд цохимжтой байх. За тэгээд ер нь бол цахилгаан мотор бол харьцангуй бүгдэнд нь маш шин зүйл. За тэгээд цахилгаан моторын давуу талыг өшөө ярилцах юм бол за өндөр хурдан авахдаа асар хурдан 3-5 секундэд өндөр хурдан авдаг. Тэгээс 100 км руу орохдоо. За тэгээд уламжлалт мотор шиг араа солих шаардлагагүй болсон гэсэн үг. Тэгээ ер нь ч ингээ хараад байх нь Toyota Harrier-ийн ер нь загварын машинтай маш төстэй харагдаад байдаг. Миний хар шүү. Та нарынхаар өөр машинуудаас төстэй харагдаж магадгүй. Гэхдээ яг ингээд Harrier-ийн дотоод үзүүлэлтүүдтэй харьцуулаад үзэхээр яг хөдөлгүүрийн чадал нь өөр 218-324 HP заадаг бол Toyota Harrier-ийн өөр 222 хавцаа байдаг. Гэж бодохоор Harrier-ээс бол ер нь бол аюу өндөр байгаад байгаа. Бараг л 3.1 дахин өндөр. За тэгээ өргөжлүүлээд яг энэхүү одоо машины өнгөнүүдийг ярилцъя. За цагаан өнгө өнгөтэй тэр нь болохоор Arctic White за өнгөтэй зөө. Тэр нь болохоор яг л зүгээр бидний ундаг цагаан машин шиг. За тэгээ Stone Grey байна. За энэ болохоор нэлийн шар эсвэл хүрээм эсвэл саарлгуур яг дундын өнгө. За тэгээ Harbor Grey буюу илүү тийм чулуутай төстэй тийм өнгөтэй. За нөгөөх нь хав хар байгаа. Тэгээд Azure Blue гэсэн яг 5 өнгөний сонголттой юм билий. Яг BYD-гийн машинуудыг яг ингээ харахаар бүгдэнд нь ер нь улаан өнгөний сонголт байдгүй юм билий. Ер нь илүү сул өнгөнүүдийг өөрсөндөө хэрэгэлдэг нь надаас сонирхолтой санагдсан. Ямар нэг учир бас байж магадгүй ингэж өнгө хэрэгэлж байгаа. Та бүгд бас мэдж байгаа бол комент хэсгтээс ороод ирээд хэлж болно. Харин салооны өнгөний хувьд бол за хар бор өнгийг сонгосон. За тэгээ хар өнгийг сонгосон. Тэгээд нөгөөх нь цагаан өнгийн одоо салонтой байгаа. За энд яриад байгаа миний 70 сая 75 сая гэж яриад байгаа машин чинь өөрөө яг үнийг хэлэхэд бол цоо
шинэ машин болохоор за яг ингээд та нар ороод суугаад үзэх юм бол яг энэ дотор салон молон одоо ууттайгаа бүх юм нь ууттайгаа ингээд машинд орж сууж байгаа. Миний хувьд бол амьдралдаа баг нэг ийм машин суусан одоо цоо шинээр нэг машинд ингээд суусан тохиолдол маш цөөхөн байдаг. Тэгээ надад бол тийм цоо шин юм авж байгаа гэдгээрээ маш тийм гоё санагдсан. Дээр нь нэмэт хэлэхэд эднийх бас банк бустай Монголын талаас бас банк бустай хамтарч эхлээд байгаа юм билий. Тэгээд зээлээр бас авах сонголт бас байгаа юм билий шүү. За энийг надтай биш та бүгд төр Penguin гэдэг тэр яг машин зардаг дэлгүүртэй нь ярилцаарай. Би таад энэ WeChat-ийн доор үлдээчээ тэгээд та ороод бас эдгээр хүмүүстэй бас чатлаад холбогдоод бас Facebook-оос байт юм билий. Facebook-оор бас ороод холбогдоод үзээрэй. За тэгээд үргэлжлүүлээд энэ машины надад нэг хамгийн таалагдсан юм юу гэхээр лук. За лук нь айгүй таалагдсан заяа. Ягаад тэгэхээр яг ийм хоёр ийм дээрээ цонхтой. Тэгээд тэр нь ингээд ийм дээдлийн яг ингээд юугаа лукны доотлын яг арс хэсгийн хуулаад авангууд ингээд амар нар хаасан одоо тийм нилийн тийм гоё юм бэлий. Тэнгүүд ингээд машин дотор ингээд яг ийм том луктэй машин суугаа явахаар дээдлийн лукээ гаргаад явахаар ингээд тийм айгуу тийм гоё мэдрэмж өгч илээ. Би энийг яг та хэдэд үгээр бол илэрхийлж чадахгүй. Мэдээж хэрэг ингээд бичлэгэнд ингээд харуулж болно. За тэгээд үргэлжлүүлээд энэ хүн машины бид нар яг бас яг ярих юм нөөрэ хөдөлгүүр болон дугуй өөрсдөл дотоод салаанаас илүүтэй маш сонирхолтой юмнууд байгаа юм билий. За дотоод систем заяа. Нэгтгэн дотоод систем. За энэ дотоод систем яадгийн гэхээр машина ингээд дээрээс нь ингээд дроноор харж байгаа юм шиг бүтэн хийн чаддаг. За тэгээд энэ машин өөрөө ингээд маш олон сенсоруудтай гэх юм одоо мэдрэгчнүүдтэй. Тэнгүүд одоо нэг хойшоо ухрах гэ машин ирэнгүүт нэг бидний машин дуурайд идэгтэй адилхан бол биш заяа. Бүр ингээд илүү нарийн хардаг. Аль зүгээс энэ машин ирж ин тэр юмнууд харж байна гэх зэрэг ингээд тийм тохиргоонууд өөрөө орж ирсэн. За тэгээд энэ тохиргоон дээр хамгийн сонирхолтой юм надад юу байсан бэхээр машин ингээд чиний ингээд харагдахгүй өнцгөөс ч юм уу те. Жишээ нь нэг толинд чинь ингээд яг толинд тосгол чинь чамд ингээд очихгүй газараас зааж байгаа тохиол толио өөрөө эргүүлээд за тэр машиныг харж байгаа өнцгөнд яагаад яг толиор чинь зааж өгөнгүү те. Дэлгэцэн дээр чи яг энэ машин талаар мэдээллийг ингээд нарийн гаргаж өгөх юм. За хоёр дахь амар тийм сонирхолтой юм нь юу юм гэхээр за гинт ингээд хурдтай явж байгаад урд чинь ингээд тодорхой хэмжээнд хүн гарч ирэх ингээд нэг автосол үүсэх тийм магадлал гарч ирнэ шүү дээ. Тэнгүүт яг тэрийг тооцоолоод яг тодорхой хугацаанд ингээд маш өндөр хурдтай торомс дараад машиныг өндөр хурдтай зогсоох тийм чадaltaй юм байна. Тэгээ дээр нэмээд одоо нэг ийм юм байна заяа. Энэ автопаркинг гэдэг нэртэй ер нь бид нар ингээд Улаанбаатарт таарсан бол зарим бас гой гой брендийн машинууд бүгдээрээ юм автопаркингтэй байгаад байдэн шүү дээ. Тэгсэн чинь энэний автопаркинг нь яг бүр ингээд дэлгэцэн дээрээ харж агаад за би яг ийшээ машинаа оруулъя гэж заагаад өгөнгүүт машин ингээ өөрөө бариад ингээ өрүүлээ ингээ бүр өөрөө ингээ залангуудаа өөрийгөө ингээ хавшаа парклаад ч юм уу эсвэл урагшаа парклаад ч юм уу ямар нэг боломжгүй зайнууд руу оруулж ингэж парклж тавьдаг нь тэр сонирхолтой санагдсан. За наад чиг ийм залуу жолооч нар байвал бас ийм төрлийн машин унаад байвал их л залхуул жолооч болж хувирахаар санагдсан да яг энэ бүгдийг харсны дараагаар. Тэгээд үүн дээр нэмээд хамгийн гоё авууштай юм нь юу юм гэхээр нөгөө спикернүүд амар олон юм билээ. Наад чиг яг залуу хүмүүс яг ийм машинда дуу сонсоод явж явах дуртай хүнд бол за энэ машины спикер бол зүгээр л мөрөөдлийн спикер. Энэ хэдийн спикертэй юм бэ тоглоомч. Миний тоосноор бол бараг 10-аад спикер байлээ. За тэгээ янз янзын дуу тавиад явхад бол асуудалгүй. Тэгээ дээр нь нэмээд энэ удирдлагын яг энэ самбар гэдэг байгаа юм өөр ингээд бас бүтэн иргэдэг таблеттэй. Тэгээ энэ яг таблетэн дээр бас ганц хоёр аппликейшн суулгаад ингээд айгүй гоё тухтай явах боломжийг айгүй гоё бүрдүүлээд өгсөн юм бэл. За тэгээ хятад машины дотоод яг энэ системүүд нь өөрөө яг англи хэл хүртэл рүү хүртэл орчдөг юм билээ маш амар. За тэгээ хуучны нэг прүсийн нэг учир нь олдохгүй системүүдээр дараад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж бол ягаад ч төрөхгүй заяа. Яг гой торгоог нь хийлгээд авчих юм бол яг энэ машин бол амар тийм эвтэйхэн хэрэглэхээр машин байлээ. За тэгээ хамгийн сүүлд нь баг ярьж болох юм нь энэхүү машины бол ачааны хэсэг бол байгаа. За тэгээд Монгол хүн боснол юм хойно бас ирээдүйд бас идшээ аваад бас энэхүү ачаан дотор бас янз янзын юм хийгээд ийшээ тийшээ явхад бол бид нэр хэр том бас ачаатай байх хэрэгтэй вэ гэдгийг бас би харуулъя. За би л өөрөө 1 м 80 гаруй сантиметрийн өндөртэй хүн тэгээд бас баг зэрэг туранхай байж магадгүй. Гэхдээ би яг энэ машин дотор өөрөө хойдолд нь орж суугаад ингээд ачааныхын багтаамжийг яг өөр дээрээ туршилт хийж үзсэн байгаа. Тэгэхээр та хэд энийг хараад ирээдүйд бас та хэд ачаа бараа ихтэй хүмүүс бол энэ дотор суугаад явхад ямар асуудал гарах нүг сонирхоод үзээрэй. За тэгээ би бичлэгээс оруулаад орхичээ тэгээ та хэдэд бүр их сонирхолтой байх болов уу гэж харж байна. За тэгээ миний хувьд бол энэхүү бичлэгийг хийхэд бол ашигын бос явсан. Тэгэхээр надад бол ямар ч энэ бичлэгийг хийсэн гэж одоо тэр байгууллагаас мөнгө өгөөгүй. Би хаанаас ч мөнгө аваагүй. Өөрийн цэвэр сонирхлоороо ингээд цахилгаан машин талаар бас ийм ревю бичлэг бас хий гэж бодож исэн учраас хийсэн байна. За тэгээ donation хийх бол доор байгаа дансанд бүгд donation хийхэд бүх юм нээлттэй. За тэгээ манай үзэн цахим үжтэй хэмэгтэртэй Facebook хуудасгаа тэрнгээр холбогдоод бас дараагийн бичлэгт хамтдаа оролцож болно шүү. За энэ үрээд өнөөдөр BYD Celion 6 машины талаар ревюгийг дуусгацгаая. Тэгээ Celion 7 бас гарцсан байгаа юм байлээ. За тэгээд
энэхүү төрлийн машинуудыг ер нь бол та бүгдд иймэрхүү мэдээлэл аваад тэгээд ирээдүйд энэ машиныг худалдаж авахд илүү зөв сонголт болж байгаа болов уу гэдэгт найдаж байна. За тэгээ BYD машины хувьд бол Prius тэгээд Toyota зэрэг машины хувьд бол эрчим хүчний одоо зарцуулалтаар бол хавь илүү болчихсон машин гэдгийг л ойлгоорой. Ягаад гэхээр эдний машин бол хамаагүй бага иддэг. Тэр нь л гол учир нь байгаа юм. За баярлалаа, тэгээд энэ хүртэл үзэж суусан та бүгдд үнэхээр их баярлалаа. Дараа уулзцгаая, түр баяртай.